шиг би ингээ өөрийгөө амар ингээд амжилттай амьдардаг гэж боддог байхгүй тий. Гэрийнхэндээ лай болохгүй. Тэг хүн амьтнаас мөнгө зээлэхгүй, зээлсэн мөнгөө цагт нь өгдөг. Айгу гайгүй ингээ амьдраад ингээ байж гин гэж бодоод ингээд тэтгэлэг мэтгэлэг аваад тахц чинь бүр давраад хүүхэд нэхэд ах юм. Яасан гэж надаас хүүхэд нэгж байгаа. Тий. Өөрөө намайг бэлэн биш яхад төрүүлчихэд. Хүн төрмөргөө хатчихаа. Төрүүлчихэд тэгээ амжилттай амьдрах тусам угаасаа ирчүүд бидрээс нисэн моддаг тийм. Тэрчсэн ингээд хамгийн амар халамжтай нөхөрсөг юм шиг ирчүүд хүртэл ингэж хэлдэг тий. Би чамайг бусад ирчүүдээс хамгаална. Тэ? Хамгийн худ боёуд те. Гэхдээ тэд нар зүгээр ингээд бусад ирчүүдээ ч юм уу өөрийгөө л зүгээр аюулгүй байлгачдаг юм шиг. Бид нар бол би энтэйгээ ингээд сайхан амьдарч чаднаа. Амар тэнмэлэхгүй юу? Орой ингээд хотын гудамжаар гоё хасаа гаргаад талхахаар яг нэг булан эргээл нэг ах гараад ирдэг зам миний дөө сайн байна. Йоо амар тэ яг согтуу. Тэгээ юм ярих гэдэг заяа. Тэгээ айн штэ бид нар чи айн тэгээ айхаар яаж бие хамгаалах вэ гэдгийг би зааж юу заяа. Сайн байна уу аха? Таныг хүлээж байлаа. Би билээ. Тэнгууд юм ярих гал ирэнгууд нь аха тантай явхад бэлэн байна. Даанч чацгаалтлаа. Яг энд харуулаа. Буудах нэ гэдэг. Тэнгууд тэр хүн чинь бүр яаж те амар хүн байсан ч гэсэн бас арайч чацаг алдж байгаа хүнтэй юу яахгүй шүү дээ. Тэгэл та нар тэгээд гүүж болохгүй шүү, гүүж болохгүй заяа тэгэж алуулаа. Ингэж явна заяа ингэж явна. Энэ ихтэй яг ингэ 100% бүр баталгаатаар заяа. Гэтэ би энийг ингэ ирсэн хүн болгонд ингэ ярьж өгдөг байхгүй юу? Ингэж бие хамгаалаарэ гэдэг. Тэгсэн чи би бүр бодсон чинь яг нэг сарын дараа гөөгөө юмэн дээр Монгол эмэгтэйчүүд шүн бүр хотод чацаг алдчих байна. Тим нэг л гарах үдэ гэж санаа зовж байгаа тий. Жигнэсээ чацаг алдахгүй штэ манайхаа. Зүгээр ингээ бие хамгаалах урлаг заяа. Гэтэ би ингээ эртээ яг явсан чи угаасаа ингээ гудамжинд ингээ амар ингээ нэг их чи ингээ яг туслаарай гэж орилоцсахгүй юу? Ер нь тэгдэж штэ тий. Тэг би яг би очиод тусалж чадахгүй штэ. Тэгээ би очиод бит хоёулаа туслаарай. Тэгний цагдаа руу залгаж байгаа хгүй 102 лөө тэгсэн чинь таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна. Би бүр хүүшээ 103 билүү гэж залгасан чинь таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна. 101 билүү гэж байхгүй 911 гэж таны залгасан дугаар ашиглалтанд. Би бүр шок. Би бүр гайхаа заяа бүр ингээд бүр шууд паникнд орж юм чи тий аюулын дохио гэж шууд чицгаалаа. За тогсон. Тэгээ би маргааш нь гайхаад хүнээс асуусан чинь урд нь 976 залгадаг болсон гинэ. Энэ тэ яаралтай үед ингэж холбогддог тэ хүн ингээ үхлийн даван дээр залгадаг юм дээр яахаар 976 нэмж юм бэ? Тэрийг яагаад ингээ зарлахгүй байгааг би гайхаад байхгүй юу? Би энэ ингээ зарлах гэж зогсож байна тэ. Та нар яг бидрийг хамгаалах гэдэг нь үү яах гэдэг тэ. Өөрсдийнхөө ажлыг хөнгөвчлөө шаа тэ. Би бүр заа гэх тэ. Тийм амар болсон билээ. Тэгээ манай нөгөө талын хоёр айл зодтолтоодсахгүй юу. Тэгээ би 976 102 гэж заллаа. Тэгсэн чинь нөгөө хүмүүстэй ярьж байхдаа манай хаалга төгсөө дуудлага өгсөн үү гэж явдээ. Яагаад тийм эргүү байгаа юм бэ те? Би бүр үгүй л гэж. Тэгсэн чинь намайг хуурамч дуудлага өглөө гэж бүр яа. Би тэгсэн 976 102 гэсэн энэ цагдаа намайг ингэж баг юм чи. Яа бүтггүй хэрүүлж яадаг надсан тий. Би бас тендер хэрэгэлдэг. Би бас сингл ахгүй юу. Гэхдээ комедийн хэр хүн болоо надаас жоохон айдгалтай. Яа тэгэхээр та нар комедиантай муухай ирсэн бол та нар жоок нь л болно. За юу хүний жоок байтгаа олон хүний жоок болмооргүй бол надтай сайхан харьцсан уу? За тэгээ тендер дээр би яах вэ ичгүй юм болохоор ингээл зураг мөргөө тавьчихсан тий. Уулзъя. Гэ бэждэг хгүй. Гэхдээ хүмүүс амар сонио уулздгүй. Тэгээ ингээ би бүр сүултээ юм байдаг л царай уул усны зураг харсаар байгаа бүр залхаж байгаа хгүй те. Амар байогийн уншаад ч нэмэргүй. Тэгээ майч олчоод ч чат бичихгүй. Тэгээ би зүгээр одоо ингээд
ламнар мамнар ч юм уу үздэг хүмүүсийн шин ингээд үйлчлэг нэвтрүүлээсэй гэж хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ шууд чулуу татаал. За орой тэгээ 5 дахь өдрийн орой 7 цагийн үед тэндрээ нээгээд 7 удаа зүүн тишээ 5 удаа баруун тишээ 3 удаа зүүн тишээ 1 удаа баруун тишээ хаад зоолтой 2 one night. Тэгжэл тэ зоолтой 2 дажгүй one night олно гэх тийм баттай юм би хүсэж байгаа байхгүй одоо. Тэгэхгүй би өөрөө шүүгээд намайг бүр амар шүмжлээд байна шүү дээ. Тэгээ би за гэж бодоо тий. Тэгээд би юу бодлоо? Ингээд сайн найзуудын тухай бодох хүн ер нь яаж тэ хүнийг ингээд сайн найзаа гэж мэдэрдгийг, сайн найз хизээ ингээд гоё хүчин төгөлдөр удаан байдгийг гэж бодсаахгүй юу? Тэсэн чи сайн найзууд угаасаа нэг үзэн ядах хүнтэй байвал айгүй гоё нөхөрлөл бат бөх байдгийн байх шүү. Тэ ингээд уулзаад муулах нэг гिचий тэ. Тэгээд тэр нөхөрлөлтөө зүү орох цаг байж байгааг хизээ болох вэ гэсэн чи зүгээр нэг краштай болох үйцээ. Яг ингээл та нар тийм тохиолдсон уу? Яг краштай болоо нуугаа идсэн чинь нөгөөт нь манай найзын крашнаас нэг хүн байх үед өстөн дайснууд бол тийм даа. Надад бол тийм болж исэн. Зүү орох нөхөрлөл зүгээр хаг шаад юм билээ. Тэгэл миний сайн найзыг муулах хүн хэн байна гэж дараагийн сайн найзаа олсон юм да. Та нар Монгол шамбрамтай хүмүүсийн амар том групп байдгийг мэдгүй Facebook групп. Гэтэ санаа зовлтгүй шамбрамтай бол ороорой. Тэр нэг амар нөгөө бусад группүүд чиг зураг нь бол байхгүй. Санаа зовлтгүй. Гэтэ айгүй хэрэгтэй. Тэгэхээр ингээд би яг анзаарсан байхгүй хүмүүс шамбрамтайгаас амар ичдэм байх заяо. Тэгээ ийм нэг хар тамхи наймаалцж байгаа юм шиг хоорондоо ярьдаг заяо. Би шамбрамтай. Чи шамбрамтай гэсэн үү дээ. Мэнда туслаач. Би тэр яг тийм энийг одоо ил задгаа ярьдаг юмар байхгүй дээ. Тэр Facebook руу орохоор бид бүр амар олуулаад заяо. Нууц бүлгэм тэнд явж байгаа. Яа, за. Би өмнөх бичлэг дээр амар хичээсэн байхгүй юу? 2 хоног хувц сунараа бэлж мэлдээд. Жоокн дээр ажиллахгүй байж штэ. Нүрээ та нар эрхэс мейкап гэж мэдгүй. Эрхсээр нүрээ бодуулаад. Үсээ буржилгаж. Тэгсэн чи яг халуураад үдчихдгийг. Хоолоо гэж хошног заяа. Тэгээ би яа гэж одоо тэр бичлэг фейлцэн байдیں۔ YouTube дээр хүзэлтэн 50000 гэж авсан. Бүр Big Sister-ийн түүхэнд заяа. Ямар ч бичлэг 10,000-аас доош орж байгаагүй байхгүй юу? Тэс чи миний бүр одоо хүртэл 10,000 хүрээгүй цаа. Би бүр за гэ тэ. Тэгээ би хүмүүсүүд ингэж хэлдэг ус. Миний бичлэгийг бити үзээрэй. Надад угаасаа бичлэгний тэнгэр гэж байхгүй. Би тайзан дээрээ л алдаг хүн байгаамаа. Тэгэж хэлдэг болсон. Гэхдээ яг тайзан дээрээ дажгүй байгаа шүү дээ. За баярлалаа. Тэгээд